За окей. За эхлэх хоёлаа. За За сайн байна уу? За жаргал FX. За өөрийгөө ингээд товчхон танилцуулаад те ингээд манай үзэж байгаа хүмүүст зориулаад яг товчхон өөрийгөө эхлээд танилцуулаад явуулъя эхлэе. за намайг болохоор Бачаргал гэдэг. Үндсэн яг энэ салбарт байгаа нэр маань бол Жаргал Fix. Тэгээд энэ нэрийг анх зүгээр ашиглаад хэлсэн байсан болохоор тэр чигт нь ашиглаа явж байгаа. Тэгээд ерөөхдөө бол одоо 15 оноос хойш арилжаа сонирхож эхлээд full time 19 оноос хойш болоод ерөөхдөө явж байгаа юм арилжаачин бас нэг арилжаа сурж явж байгаа, арилжаа хийж явж байгаа юм арилжаачин хүн байна. За За окей. нэг тийм. Би бас өөрийг нь мэдэн л те. Ер нь Монголд нөгөө нэг арилжаа хийж исэн хүмүүсээс бас анхдагчтай орох бах те. Ер нь 2015, 17 оноос баг YouTube дээр юм тавиад эхэлжсэн. Тэгээ ер нь жаргал FX-ийн хувьд хэр удаан яг full time сууж байгаа вэ? Full time яг үнэхээр өөр юу ч хийхгүйгээр гэх юм бол 19 оны нэг сараас сууж исэн да. Ер нь 19 оны нэг сард яг бүх юма бэлдэж төлөвлөл full time яг эхэлж исэн. Тэрнээс өмнө бол янз бүрийн ажгуурны юмнууд хийдэг л байсан гэсэн үг. Мгм. Тэгэхээр манайх болохоор одоо яг нэг хабын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад тэгээ яг нэг 20-30 хүнд ингээд яг сургалт биш арилжааг орчныг бүрдүүлээд ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр Мгм. ихэнх манайд яг арилжаа сурж байгаа хүмүүсийн асуулт нь одоо ер нь ажлын хажуугаараа ингээд part time хийх нь одоо айгүй хэцүү байна. Тэгэхээр яг full time суучвал аяг алах гэдэг нь яг гой болох гэдэг нь ингээд айгүй их тийм асуултууд орж ирдэг. Тэгэхээр яг таны зүгээс part time хийх үеийн ялгаа яг full time-аар суусан үеийн ялгаа хоёр нь ямар ялгаатай байсан бэ? Ер нь full time суугаад дахиц нэлээд гарсан уу? Мгм. За ер нь бол хүмүүс яг part time суугаад ажлын хажуугаар айгүй хэцүү байна гэд би бас яг тэгж л байсан л та. Тэгээд ер нь бүтэн суучих юм бол за алчих гад байна. Яг бүтэн суугаагаас болоод арилжаанд айгүй олон орох боломжтой байсан арилжаа алдчих юм уу. Тийм бодлоор ер нь бол ажиллаа эхэлж хаяад full time сууж эхэлдэг. Гэтэ ерөөхдөө бол яг part time суусан нь илүү юу байдаг. Одоо нэг даатгалтай гэх юм уу, арай нэг илүү аюулгүй гэх юм уу байдаг. Яагаад гэх юм бол энэ салбарт яг тийм хурдан ингээд бас алаад өгдөг салбар биш учраас ер нь бол би ихэнх хүмүүст за ерөөхдөө яг үнэхээр цэвэр ашиг руугаа ороод яг сар болгон яг тодорхой хэмжээнд өөрийнхөө амьдралыг авч явах хэмжээнд мөнгөтэй болох хүртлээр part time нь бол хамгийн зөв сонголтоо. Тэгээ full time суух гээд байгаа хүмүүсийн шалтгаан нь болохоор ерөөхдөө арилжаа бол илүү их хэмжээгээр олдоцтой, илүү сайн хараад илүү хурдан арилжаад явна гэж боддог. Гэхдээ full time суухынхаа өмнө бол эхлээд маш сайн суралцах цаг хугацаагаа өөртөө гаргасан зүгөө. За full time суулаач гэсэн ер нь суух гашид суугаас эхэлсэн байгаа байлаач гэсэн. Ерөөдөө бол тэр full time сууж байгаа хугацаанд байнгын арилжаа харах биш. Ихэвчлэн бол яг өөрийнхөө скил, чадвар тэр яг нэг мэдлэг дээрээ анхаарал өгөх юм бол илүү түлхээс болдог. Тэгээ хамгийн том ялгаа нь бол мэдээж энэ бол эрсдэл илүү өндөртэй болж ирдэг. Эрсдэл маш өндөр болж ирдэг. Ялангуяа гэр бүлтэй өөрөө гэр бүл авч яваа хүний хувьд бол илүү эрсдэл өндөртэй болж ирнэ. Хэрвээ ганц бий бол яг ганц бий хүмүүсийн хувьд бол full time суугаад тийм амар өндөр эрсдэл гарахгүй. Гэхдээ л ерөөдөө бол ажилтаа байснаас илүү өндөр эрсдэл гарч эхэлдэг. Тэгэхээр бол яг цэвэр үнэхээр бэлэн боллоо гэдэг үе бол яг л үнэхээр л мөнгөө олж байгаа. Яг л үнэхээр сар болгоо өөрийгөө ямар ч асуудалгүй аваа явж байгаа. Гэр бүлтэй бол гэр бүлийн асуудалгүй аваа явж байгаа. Тэр цагтаа л яг full time суугаарай гэж зөвлөнө. Тэгэхээр зүгт тэрнээс өмнө сэтгэл хөдлөлөөрөө үнэхээр яг алаад өгчих юм шиг санагддаг үеуд бол маш их байдаг. Одоо миний хувьд бол өнгөрсөн маш олон жилийн туршид үнэхээр алаад өгөх юм шиг үед бол маш олон байсан. Гэхдээ алаад өгөх юм шиг үед хүн яг алуулах цаг нь байх тохиолдол маш их байдаг. Тийм учраас яг сайн бодож төлөвлөсний үндсэн дээр энэ бүхнийг хийх ёстой л гэж сануулна да. Ер нь бол тийм амархан хурдан яг төсөөлж байгаа шиг зүйл болох юм нь бол магадлал маш багатай байдаг шүү л гэж хэлнэ. Аа. Тэгэхээр одоо миний хувьд бас арилжаагаа нэг 5, 6 жил орчим болж байгаа. Эхний нэг 2-3 жил бол дандаа ингээ алдагдaltaй байжгаад бас яг ажлаас гарах үедээ ингээд айгүй том шийдвэрийн өмнө очиж тулаад тэгээ ажилласаа гарч ирсэн. Тэгэнгүүт жаргал фиксийн хувьд бол за нэг 15 оноос гэдэг чинь нэг 4 жил орчим сурсныхаа дараа 19 онд full time суусан юм биш үү те ер нь. Тий, ерөөхдөө судлаад суужгаад тэгээд full time суусан. Тэгтэл бас л яг тухайн үед бол ингээд 100% болчлоо гэж бодож исэн ч гэсэн одоо хүртэл яг ингээд зогсолтгүй суралцаар яваа гэдэг маань чухал байгаа. Тэгэхээр ерөөсөө яг л нөгөө нэг юу гэх юм
болчлоо гэж бодоод full time суусан ч гэсэн л ер нь сурсаар байхаа бол зогсоохгүй байх нь хамгийн зөв сонголт юм билээ. За тэгвэл энэ дээрээс нь бас ингээд үлгэж аваад нэг юм асуухад одоо ихэнх хүмүүс ингээд аргачлал ямар аргачлалаар хийдэг вэ гэдээ асуухаар за би нэг ийм аргачлал хийдэг. Гэхдээ одоо ер нь энэ дээрээ тогтцсон одоо таны хувьд ч юм уу нэг аргачлал айгүй удаа хугацаанд тэр аргачлалаа хийж байгаа. Тэнгүүд яг тэр аргачлалаа болоод байна гэж үзээд өөр юм одоо судалж мэдхээ зогсоочдөг гэсэн үг юм уу? Эсвэл байнгын одоо хүртэл ингээд шинэ юм хайгаад ирэлхийлээд ингээд явж идэг гэсэн үг үү? Аа. Ерөнхийдөө бол яг нөгөө аргачлалын хувьд болохоор хүмүүс чинь за сүүлийн үед бол яг ICT, SMC гэдэг яг ингээ хуваагдах гад байгаа шүү дээ. Ер нь бол хүмүүс аргачлалын хувьд болохоор миний хувьд бол яг би өөрийнхөө 100% гаргаж ирсэн. За тэгээ бусны юмд хойлоод ингээд ерөнхийдөө хойлцоолгоод гаргаад ирсэн аргачлал гэж байгаа. Тэгээ тэр аргачлал маань өөрөө яг ингээд болчлоо гэсэн цагтаа яг болоогүй байх тохиолдол маш их байдаг. Жишээ нь цаашаа сурах зүйлс гэдэг маань болохоор бусад хүмүүсийн аргачлалаас наахаасаа илүүтэйгээр гол нь тэр аргачлал дээр маань яг ингээ бэктест хийгээд үзлээ гэж бодоход бид нар стил алдсаар л байдаг шүү дээ. Одоо жишээ нь 100 арилжаанаас магадгүй 50-ыг нь алдчих идэх ч юм уу. Тэгвэл яг тэр алдж байгаа арилжаанууд дунд маань алдаатай арилжаанууд зөндөө байдаг. За жишээ нь аргачлалтайгаа холбоотойгоор алдаатай аргачлалын жижиг сажиг асуудлууд байдаг. Тэгээд дээрээс нь дүрмийн асуудлууд байдаг. Зарим тохиолдолд бол аргачлал дээр гарч ирдэг янз бүрийн сетапуудын зарим сетапууд нь ерөөсөө ажиллахгүй сетапууд аваад явсан тохиолдлууд ч байдаг. Тийм учраас яг өөрийнхөө аргачлалыг л байнгын ингээ нөгөө нэг одоо юу гэх илтчин хүн илдээ ирэлж байгаа юм шиг л байнгын л ерөөсөө ревю хийгээл хаана нь яг ямар алдаа гаргасан болоод би энэ арилжааг алдаад байгаа юм бэ гэдэг асуудлыг сөхөж тавьж ерөөсөө байнгын шинжилтүүдийг араараас нь хийгээд алдаагаа засч явахыг л ер нь яриад байгаа. Тэгэхээр яг нэг өөрийнхөө яг барьж байгаа аргачлал дээр шинэ өөр хүмүүсийн аргачлалыг туршиж үзээд юм уу холих гээд тэр бол жоохон дэмий байдаг. Ерөнхийдөө бол яг би бол жишээ нь би богночи түлхүү ашиглаад маркетинг бүтцээ түлхүү ашиглаад явж ялаа гэж бодоход энэ дээр нэмээд магадгүй яг өөрийнхөө ашигладаг цаг дээр ч юм уу те өөр хүний цаг нэмж оруулж ирж сонирхох ч юм уу тэр бол жоохон цаг хугацааны хувьд алуур болж өгдөг. Жишээ нь SMC сонирхож ирсэн хүн гинт байжснаа за юу н ICT-ийн алт юм шиг байна гэдэг ICT-ийг сонирхох гэх мэт яг ийм зүйл болох гээд эсвэл тэр хоёрыг хооронд нь ойлгох гээд ч юм уу их хэмжээний цаг хугацаа алддаг. Тэгэхээр яг өөрөө өөртөө тохирсон аргачлалаа олсон бол аргачлалаа илүү сайжруулах ер нь бол цаг хугацааны явцад өдрө болгон хийж байгаа арилжаа болгоноор ревю хийгээд журнал дээрээсээ хараад тэр болгоныгоо тэмдэглэснээ үндсэн дээрээсээ яг тэр аргачлалаа өдрөөр сайжруулад жилээр сайжруулад явах нь илүү зөв л гэсэн санаа байна. Аха. Тэгэхээр ер нь таны хувьд одоо жишээлбэл нэг аргачлал дээрээ тогтоод тэрийг сайжруулад явж байгаа гэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр гоё аргачлалаа олоход тэр нэг мангар олон хугацаанд айгүй олон аргачлалыг туршиж үзчихэж л өөрөө олж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг олох хүртлээр хэрэг хугацаа алдсан бэ? Ер нь миний хувьд аргачлал олох гэж бас айгүй их жилиг алдсан юм шиг санагдаад байдаг. Одоо эргээ бодохоор тэгэхээр яг тэр аргачлалыгаа олоод яг тогтцсон. Гэхдээ одоо жижиг юмнууд дээр нь жоохон сайжруулалт хийгээд явж байгаа. Тэгэхээр тэрийг олох хүртлээр хэдэн жил алдсан бэ? Ер нь алдсан жоохон зарцуулсан бэ? Гоё асуулт. Тэрийг олох хүртэл бол ер нь би за ойролцоогоор нэг 4-5 жил бол хангалттай алдсан гэж боддог. Яг алдсан гэдэг утга маань тухайн хугацаанд байнгын ингээ алдaltaй биш ч гэсэн яг буруу л арга замаар үзээд исэн байдаг. Тэгэхээр 4-5 жилиг бол хангалттай ер нь бол алдсан. Ер нь бодоод үзэхэд бол. Тэгэхээр одоо нэг шинээр ингээл орж ирж байгаа 1-2 жил болцсон хүмүүсийн хувьд болохоор зэрэг нэг тийм зүгээр яг нэг гоё 100% ажилдаг аргачлал олохгүй л ингээл цаг хугацаа алдаад яваад байдаг. Тэнгүүд таны зүгээс зөвлөхөд бол ерөөсөө нэг аргачлалаа олоод тэрийг сайжруулах гэж хэлээд байгаа юм шүү дээ. Окей. Тэгэхээр дараагийн асуулт нь болохоор ер нь амжилттай арилжаач юм болж чадсан одоо яг энэ зах зээлийн яг 1-2% нь багтаж чадж байгаа тэр хүмүүс яг хувь хүнийхээ үүднээс ямар зан чанартай хүмүүс ер нь голцсон амжилт үзүүлээд байна гэж та хардаг бай. За ер нь бол яг хамгийн их амжилттай байгаа би ер нь нэг хуучин хэлсэн болохоор яг одоо гарч ирж байгаа Америкт суурьшиж байгаа арилжаачдыг аягүй хардаг байхгүй. Тэгээд бид нар маань ч угаасаа хамаагүй илүү өндөр рейтингтэй хамаагүй илүү ашиг олж байгаа ч юм уу. Тэгээд тэрний гол онцлог нь бол угаасаа л номер 1-т ерөөсөө тууштай байсан. Тууштай байна гэдэг маань ерөөсөө л яг анх ихэлсэн цагаас хойш энэ салбартаа ямар нэгэн байдлаар эргэлзээгүй. Хүмүүс бол яг энэ салбар руу анх орж ирэхдээ нөгөө мөнгө олно гэж орж ирж байгаа учраас миний бодлоор бол мөнгө олно гэж орж ирж байгаа учраас дунд явцад нь бол энэс өөр салбар руу өсөрчдөг. Жишээ нь e-commerce юм уу янз бүрийн юм одоо салбарууд руу өсрээд мөнгө олж байгаа салбар болгоныг сонирхож яваад ерөөдөө энэ салбараа
шинж тэмдэг илэрдэг. Яг гоо тэгээд тууштай байхаас гадна тууштай байсан болгоно бас яг амжилтанд хүрээд ийн үгүй. Одоо ер нь бол Монгол ч гэсэн зөндөл тууштай байгаа арилж ажид байгаа. Гэтэ яг бидний хувьд бол яг тэр Америкт байгаа бүр ингээ рейтингээр өндөр явж байгаа гайхалтай арилж ажидтай хажууд бол тууштай байгаа боловч тэдний хэмжээний амжилтанд яагаад хүрэхгүй байгаа юм бэ? Ижилхэн жил зарцуулсан мөртлөө яагаад тийм байж чадахгүй байна вэ гэхээр тэн дээр тууштайгаас гадна нэмээд сахилга баттай байх хэрэгтэй. Тэр сахилга бат гэдэг зүйл маань бол өөр яг л бид нэр дүрм, лайн, сетап тэр бүх зүйлээ гаргацсан бол тэрэндээ өөрөө итгэж чаддаг. Тэрнийг өөрөө 100% дагдаг байх нь илүү чухал санагдаад байна. Тэгэхээр тэрнийг даагаагүйгээс болоод юм уу тэрэндээ эргэлзнээс болоод эсвэл олон төрлийн юм хайж одоо ингэ шинэ аргачлалууд олж туршиж үзснээс болоод ч юм уу бид нар их их цаг хугацаагаар тийм зүйлд алдсан байдаг. Тэнгүүд илүү амжилттай явж байгаа арилжаачдын зан чанар нь бол өөртөө илүү итгэлтэй байдаг. Өөртөө итгэх итгэл нь илүү өндөр, сахилга баттай, тууштай байдаг. Тэр санагддаг та юу вэ? Зөв. За дараагийн асуулт нь болохоор одоо ингээд сүүлийн үед айгүй их хүмүүс фул маржин арилжаа буюу одоо нэг бага маржинаа айгүй их тулгаж арилжаанд ордог нэг тийм юм вайрал болчиход байгаа юм шиг байгаа харахаар. Тэнгүүд одоо таны хувьд жишээлбэл данснуудын одоо нэг хуваарлалт байгаа шүү дээ. За нэг юу гэдэг фанс данс, мейн данс ч гэдэг юм уу. Тэнгүүд яг өөрөөх нь хувьд одоо яг хідэн данс удирддаг вэ? Ер нь ямар дансны зохион байгуулалттайгаар одоо арилжаанд оролцдог вэ? Тэгээ дээрэс нь пул маржин арилжаа ер нь хийдэг үү? За пул маржин арилжаа бол ерөөсөй хийдэггүй. Ягаад гэх юм бол ерөөдөө яг пул маржин арилжаа нь жоохон эсрэг талтай. Гэхдээ тийм тэрийг хийдэг хүмүүсийн эсрэг байна гэсэн үг багтаас биш. Ягаад тэгэхээр тэр бол миний харах үнцэг, тухайн хүмүүсийн харах үнцэг өөр байгаа. Пул маржин арилжааны хувьд болохоор би яагаад эсрэг талд нь байдаг вэ гэхээр ерөөсөө арилжаа гэдэг зүйл маань энэ салбар маань өөрөө уртын хугацааны тоглолт. Тэгээд энэ уртын хугацааны тоглолтод богино хугацаанд тоглолт хийгээд ашиг олоод амжилт үзүүлэх гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр энд болохоор яг ингээд миний хувьд бол дансныхаа бүр байж болох хамгийн одоо бага хуваар тийм ээ 1-2% ч юм уу арилжаа хийгээд илүү урт хугацаанд энэ жил биш дараа жил биш тэрэн дараа жил биш бүр илүү урт хугацаанд арилжаа гэдэг зүйлтэй уяатай яг ингээд энэ зүйлээр л амьдрч яг энэ зүйлээр л бүхэл ирээдүйн бүх зүйлээ босгоё гэж бодож байгаа учраас ерөөсөө яг за пад хитлнийг ороод дансаа ингээд бүгдийг гаргаад нэг авчи юм уу нэг алдчи тэрний ерөөсөө асуудал алга гэсэн байдлаар тийм хариуцлагагүй гэх юм уу санагддаг над тийм учраас тийм арилжаа хийдэггүй. Тэгээд данснуудын хувьд гэх юм бол сая за он гарснаас хойш нийт 6 данстай байж байгаад одоо бол данснуудаа бүр цөөлөөд нийтдээ нэг 2 данстай л болсон байгаа. За нэгэн дээр нь бол яг рил байдлаар нэг 2-5% эрсдэл гаргаад нөгөөх нь дээр нь болохоор пандын данс гэдэг энэ дээрээ бол яг 1% эрсдэл гаргаад ингэж явж байгаа ийм 2 данс байгаа. Ер нь олон данстай байх тусмаа бидний хувьд бол ерөөдөө жоохон сэтгэл зүйн хувьд урт хугацаанд стресс гээд байдаг. Тэгээд дээрээс нь ачаал аюу ихтэй байгаа гэдэг учраас тэгж олон хуваасан мөнгө нэг дор хийгээд ерөөдөө л яг тухайн дансаа өсгөхийг гэсэн байдлаар харьцах нь урт хугацаанд тоглолтыг нь илүү зүгээр санагдсан да. Зөв. Одоо тэгэхээр ер нь real fundтай байгаа гэсэн үг юм шүү дээ. Тэр нэг real нэг fundтай л байгаа гэсэн. Тэгээ хүмүүс сүүлийн үед нэг их фандууд хаасаагүй ингээл гадны олон фандууд гарч ирээл тэгээ ингээд фандууд их авах сонирхол нь ер нь бол ихссэн. Тэгэнгүүт одоо нэг фандууд төр нэг ийм мэддэхгүй дүрмүүд байдэн штэ. Тэгэхээр таны хувьд одоо яг ямар фандаас фанд санхүүжилт аваад одоо хэрэгжилж байгаа. Тэгээ дээрэс нь ер нь фанд авах гэж байгаа хүмүүс зориулаад одоо ил байдаггүй далд дүрмүүдийн талаас хуваалцвал та нэг тайлбарлаад хэлээд өгөөч тохоо. Ашиглаж байгаа фандууд гэвэл яг Монголоос угаасаа энэ мот фанда ашиглаж байгаа. Тэгээд дээрээс нь нэмээд угаасаа гаднаас гэх юм бол тэрнээс өмнө ерөөсөө нөгөө топ тир гэдэг фандыг ашигладаг байсан. Тэрийг ашиглаа явж байгаа. Тэр хоёр дээр л байгаа. Тэгээд сүүлийн үед мот фанд руу илүү төвлөрөөд яг нэг болгочоод явж байна. Тэгээд нууц дүрм гэж ер нь бол яг байхгүй. Яг нөгөө дүрмүүдийг бол бүгдийг нь ингээд альч фанд байсан гэсэн вебсайт дээр ингээд бичээстэй бүх юм байдаг. Гэтэ хүмүүс өөрсдөө яг нөгөө анзаардаггүй. Ягаад тэгэхээр equity balance гэх мэт одоо яг хооронд нь яг ингээд ялгаагүйгээс болоод жишээ нь equity balance-ийн хоорондын дүрмүүд жоохон өөр байдаг. Магадгүй одоо байгаа балансаасаа дэдүү алдвал эсвэл одоо байгаа equity чинь дэдүү алдсан хэмжээ рүү оруул гэх мэтчлэн дүрмүүд дээр хүмүүсийг алдсан юм шиг санагддаг. Яг нэг адилхан мэд боловч цаагуур арай жоохон өөр тооцоололууд оож баланс equity гэдэг зүйл. Тэгээд дээрэс нь яг тэр бол уг нь энгийн гэхдээ хүмүүс айгүй их асуудаг зүйл нь болохоор
өдрийн алдагдлын хэмжээ ба нөгөө нийт уртын алдагдлын хэмжээ хоёр дээрээ айгүй их хүмүүс эргэлзээд одоо юу эргэлзэж байгаа те. Ер нь бол нэг асуудал гаргачаад байдаг. Өдрийн алдагдлын хэмжээ маань 5% байна шүү. Уртын алдагдлын хэмжээ маань 12% байна шүү. Гингүүт 12% айл алдчихгүй бол данс маань байж байгаа юм байна гэж бодчиход байдаг. Тэгэхээр яг үүндээ бол 24 цагийн дотор л дансныхаа 5%-ийг алдсан бол тэр данс чинь шууд тэгээ хураагдчихж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нэмээд яг 12% гэдгээ бас сайн ойлгодоггүй. 12% гэдэг маань бол үндсэн байгаа дансны буюу одоо цаад фанди програмаас өгч байгаа бид нар 100 сая долларын данс өглөөхэд 12 мянган алдах юм бол дансаа алдна гэсэн үг. Тэгтэл хүмүүс болохоор за 110 мянган доллартай болцсон буюу 10 мянган долларын ашигтай болцсон байна. Энэ дээрээс одоо юу гэх юм те буураад 12% буурчих юм бол би дансаа алдчих юм байна гэсэн айцтай жоохон арилж байгаа. Тэр маань бол бас буруу. Яагаад гэхээр яг нөгөө үндсэн цаас пандас өгсөн балансаас 12% асагдвал дансаа алдчих гэдэг юм уу. Яг нэг иймэрхүү жижигхэн дүрмүүдийн алдаанууд гардаг. Гэхдээ энэ бол яг зөвхөн хүмүүс өөрсдөө яг уншиж танилцаагүйгээс болоод л гарч байгаа болохоос биш. Бандын зүгээс, бандын одоо програмын тэр компани зүгээс ч юм уу нууц дүрм гэж бол ер нь байхгүй тий. Би бол яг нөгөө дүрмүүдээ сайн уншиж танилцаарай л гэж зөвлөв. Миний хувьд болохоор нөгөө сая өнгөрсөн жилүүдэд нэг FTMOS бас фанд авч яхад яг нөгөө нууц гэдэг нь яг нэг хүмүүс ч одоо нэг баланс equity 5% 10% гэдэг дээр л анхаарал татдаг болохоос одоо буруу данс масаа хай сонгочдаг. Тэгвэл миний хувьд зөвхөн энгийн дансыг нь сонгоцсон. Тэгээд одоо мэдээний үеэр арилжаанд орсон чинь нөгөөтгөн сүулт нь асуудал гардаг ч юм уу. Эсвэл одоо амралтын өдрөөр хонуулсан чинь тэр нь бас дүрм зөрчигдсөн байдаг ч юм уу. Тиймэрхүү асуудлууд их гараадсэн. Тий. За одоо хоёулаа жоохон хувийн талаархаа асуулт орчих. Миний мэдхээр нөгөө нэг жагал фикс нэг хөрөнгө оруулалт энэ төр аваад бас нэг алдаж исэн түүх байдаг шүү дээ. Тэнгүүд одоо яг нөгөө нэг манай сурагчдаас ч юм уу надтай зүг байгаа хүмүүсээс хамгийн их асуудаг зүйл нь за одоо ингээд би яг рил дансны дүрм бариад буюу одоо нэг 2-5% эсвэл 2-3% ч гэдэм үү тийм дүрм тавиад бариад орохоор ер нь бол нөгөө ашиг нь өөрт нь жоохон хангалтгүй санагтаад их мөнгөөр арилжаа юмэр санагтаад байна. Тэгэхээр манай нэг ах ингээд надад мөнгө оруулъя гэсэн тэрнгээр аваад арилжаа хийчихүү энэ гэсэн нэг тийм асуултууд орж ирдэг. Тэгэхээр ер нь одоо дөнгөж эхэлж байгаа тэгээд ер нь мөнгөний тал дээр боломж тааруу байгаа хүмүүс анх ер нь энэ зах зээлээс босч ирэхдээ ер нь ямар хуу системээр ер нь одоо яваад босвол их зүгээр гэж боддог. Ер нь та өөрөө бас анх ингээд алдагдлалд ороод хэцүү үе туулаад ингээд явж исэн хүний хувьд яг тэр алдагдлаасаа ч юм уу эргээд яг яаж боссон бэ ер нь? Ер нь бол яг үнэхээр өөрт нь ашиг нь бага санагдаад өөрөө яг чадж байгаа юм шиг санагдаад байгаа бол тэрийг бэк тест дээр өөртөө баталж өгөөд үнэхээр чадчихна гэдэг нь өөрт нь яг ил харагдаад олон бэк тестийн араас ч олон арилжааны араас ч win rate нь ч тэр өөрийнх нь одоо риск менежментийн сайн байгаад бүх дүрм анализ нь бэлж байгаа бол ерөнхийдөө бол яг пандын данс авч болно. Эсвэл бол хүнээс мөнгө аавна гэдэг тал дээр бол би бол 100% эсрэг талд нь байдаг. Яг хүнээс мөнгө авахлаар сэтгэл зүйн хувьд яг бодит экспресс дээр юм сэтгэл зүйн хувьд хүний мөнгө гэдэг талаас нь нэгдүгээр ханддаг. Энэ маань бол маш их хэмжээний айдсан юм буст хийж өгдөг гэж ойлгож байна. Айдсаа бүүстлэгдээд ирэхлээр эргэлзээ дагаад ингээд маш их хэмжээгээр төрж эхэлнэ. Яг ашигтай арилжаанд л орохыг хүсэж байгаа учраас энэ арилжаа маань явахгүй бол яана би энэ мөнгийг алдчихвал яана гэсэн эргэлзээ маш их хэмжээгээр төрнө. За энэ маань дагуулж явсаар байгаад ерөөхдөө losing streak ингээд арилжаанууд араасаа алдах тохиолдлуудыг маш их хэсгээд тэр маань дагуулж явсаар байгаа риск менежментээ бүр өөрөө ингээд удирдах чадхаа болоод илүү нөгөө алдсан мөнгийг нь олохын тулд илүү өндөр рискээр орж илүү хүмүүсээс мөнгө авах ч юм уу тийм асуудал руу дагуулад энэ буцаагаад мэдээж санхүүгийн хямрал өрлөө дагуулж орж байгаа. Тийм учраас би бол эзэж хүнээс мөнгө аваарай гэж зөвлөхгүй. Ялангуяа одоо танихгүй хүнээс тэрнээс гадна таньдаг байсан ч гэсэн аав ээжээсээ байсан ч гэсэн ер нь бол энэ салбар руу орж ирж байгаа тохиолдолд мөнгө ч өсгөөд өгөө гэдэг байдлаар эсвэл бол надад түр мөнгө зээлж гэдэг байдлаар эзэж битээ хандаарай гэж зөвлөнө. Яг гэвэл хүний мөнгө бол хүний мөнгө. Хүний мөнгө алдчих юм бол хариуцлага дээр ундаг. Өөрийнхөө германд байсан мөнгийг алдахад бол өөрөө өөртөө сэтгэл зүй арай шал өөр байх. Тэгэхээр анх яг гарч ирж ирсэн хүмүүсийн маш их түүгүүд байгаа. Тэгээд ялангуяа Монголд бол одоо манай талигач Тэмээ ахын хувьд бол бүр анхнаас нь эхлүүлээд $100-оос эхлүүлээд $100 аваад алдаал эсвэл алдаал ингээд зөндөө явж исэн
Тэгээд яг тэрнтэй адилхан ерөөхдөө бол би ч гэсэн тийм зөндөө явжсэн. Гэхдээ би бол яг буруу замаар будаад байна гэдэг шиг яг тэгж явж байгаа. Тэгэхээр ёстой ашиг маань бол хангалтгүй санагдал. Тэгэл ерөөхдөө бол өөрийнхөө цуглуулсан хэдэн төгрөг болон бусад хүмүүсийн мөнгийг нийлүүлж байгаа илүү хэмжээний ашиг олохын тулд үтсэн боловч тийм зүйл рүү бол намайг дагуулсан. Тэгэхээр эзэж бити хүний мөнгөөр орлого хийгэрэй гэж зүйл. Одоо тэгээд ерөөдөө фандын програмууд ихссэн учраас тийм зүйлс рүүгээ илүү төвлөрөөд үнэхээр фандын програм дээр шалгалт өгч тэнцмээргүй санагдаад тэр нь цаг хугацааны хувьд айгүй ядаргаатай санагдаад байвал ер нь бол фандын програмуудын санал болгож байгаа нөгөө рил дансуудыг нь худалдаж аваад эндээс нь бага хэмжээний ашиг авч явж байгаа. Тэндээсээ босвол их зүгээр гэж бодогдож байна. Миний хувьд бол яг хэмжээний алдагдал руу орчоод эхлээд тэр алдагдлаа нөхөхийн тулд бол ахаал бас л тэгэл жижиг данснаас эхэлж лээсэн л да. Тэгээ жижиг данснаас эхлээд яг тухайн үедээ азтайч байсан юм уу? Одоо бодоход азтай гэж боддог. Тэгээс биш тухайн үедээ чадвартай бол байгаагүй байгаа юм. Одоо яг ингээд олон жилийн ардаас харахад бол тухайн үед яг ингээд маркет маань маш сайхан өглөөд маш их одоо ар араасаа winning streak гэж ярих юм уу? Одоо 10 20 дараалаж авах тохиолдлууд их гардаг байсан. Тэгээд тухайн үедээ би чи swing арилжаа, long арилжааг хольж хийдэг байсан. Тэр үед ерөөхдөө бол их азтай байгаад өөрийнхөө дансыг бол босгож чадсан. Тэндээсээ тодорхой хэмжээнд бас урдгаараа хойдохоо нөхөн гэдэг чинь хойдлохоор урдгаа нөхөн гэдэг чинь ерөөхдөө бол хүмүүстэй мөнгөний өөх байдлаар болон өөрийгөө болгоод ч юм уу яг ганцаараа байсан учраас тэгээд явж болж исэн. Гэхдээ тэр бол цэвэр хацаа. Тийм зүйлээс босно гэдэг бол ер нь бол боломжгүй дээ. Тийм болохоор анхнаасаа тийм зүйл битээ туршаарай л гэж би зөвлөн. Тэгээд үнэхээр ашигч нь багтаад байгаа юм шиг санагдчихвэл фанд авч болно. Тэгээ фанд цаг хугацааны хувьд болон дүрмүүдийн хувьд өөрийн чинь анализ стратегтэй тохирохгүй байх юм бол зүгээр өөрийнхөө дансаал яг өсгөөд явсан хамгийн зөв сонголт шүү. Тэгээ хэзээ нэгэн цагт мэдээж одоо үнэхээр чадвартай байгаа бол цаг хугацааны асуудал байгаа. Яг арилжаа бол ерөөсөө л цаг хугацааны асуудал. Тэгэхээр өөрийнхөө дансанд үнэхээр өөрийнхөө бүх зүйлд итгэлтэй байгаа бол өөрийнхөө дансыг аваад 1 жилийн туршид арилжаад 1 жилийн дараа бол данс чинь хангалттай өснө. Тэгээд тэр данснасаа мэдээж тодорхой хэмжээнд цаашаа ашиг одоо билд хийх гэх юм уу те барих байдлаар явсан хамаагүй зүгээрээ жил зөвлөндөө ямар ч байсан тэгээд хүний мөнгөөр эзэж битгий оролт орой гэж зөвлөндөө гашуун туршлага байгаа учраас тэгж л хэлнэ. Зөв. Миний хувьд бас нөө Солонгос улсад байхдаа бас нэг хүнээс мөнгө аваад айгүй хаалтаад тэрийг даах гэж бараг жил гарan хар ажил хийж мэж дарж исэн тийм төвх байдаг болохоор бас яг адилхан хэлдэг. Тэгээ өнөөдөр Jargalpix-ийг урьж оруулж байгаа шалтгаан нь болохоор одоо бас өөр одоо яг Монголын одоо нэг арилжаа яадаг хүмүүс дундаас миний хувьд бас нэг үнэлдэг зөө хийдэг хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн яг юугаар нь үнэлээд байна вэ гэхээр одоо нэг хийж байгаа аргачлал за нэг Telegram руу н ороод юм үзэхэд ер нь тэгэл ойлгомжтой харагддаг. Зарим хүмүүс бол яг цэвэр сургалтч байт юм жоохон яг тэр нэг e-commercial тал руугаа жоохон маркетинг бизнес хийж мөнгө олоод байгаа юм шиг санагддаг. За тэнгүүд одоо дараагийн асуулт нь болохоор за миний хувьд жишээлбэл сүүлийн үед нэг хэдхэн пэр дээр төвлөрж арилжаа хийгээд байгаа. Тэгээ ер нь нөгөө нэг гадны Q-Bank, за Raja Bank энтер гээд мундаг арилжаачдаг харахаар голцоо ер нь нэг цөөн хитэн пэр дээр фокус өгөө тэрнгүүрээ дагнаад арилжаа гэдэг дээ шүү дээ. Тэнгүүд ер нь яг олон пэр дээр ингэж арилжаа их нь зүг байдаг уу? Эсвэл яг 1-2 пэрийг хараад тэрнийхээ учрыг олоод одоо яг импульс явж гинөө, коррекшн явж гинөө гэдгээ одоо олоод тодорхойлоод ингэж орсон ер нь зүг байдаг уу? Ер нь таны хувьд одоо ямар пэр үздээр арилжаа идэг үү ер нь? За яг тэрийг нэг би өөрөө биеэрээ мэдэрмээр санагдаад. За ер нь бол Golden Black бол Nasdaq 100, Lamera бол алт бол Nasdaq 100, S&P 500. За тэгээд Raja чин GJ дээр, Drew чин GJ дээр гэдэг ингээ харахаар 1-2 ослын хооронд ингээ эргэлддэг. Тэгээд гол яг тэдний харагдаж байгаа зүйл нь бол за дансан дээр нь дууштай байснараа бол ерөөхдөө данс нь өсөж ийн гэж харагдаад байдаг. Тэгээд ер нь бол яг би өөр дээрээ турч үзье гэж бодоод за 4 жилээс эхлээд энэ жилийн сая одоо энэ чинь хэдэн сар юм бэ? Энэ жилийн 8 сар. Одоо ингээд 8 сарыг ер нь дуустал тэгж үзсэн. Тэгээд тэн дээрээ бол ерөөдөө дандаа GJ дээр явж исэн үе байгаа. Ардаас нь дандаа GJ Gold гэд холиод 2 осол явсан үе байгаа. Тэгээд яг тэрийг өмнө олон осол арилждаг байсантайгаа харьцуулаад дүгнэлт хийх юм бол хүн эхлээд өөрийнхөө зорилгыг л зөв тодорхойлох хэрэгтэй юм байна гэдгийг олж мэдсэн. Өөрийн чинь зорилго яг юу вэ? За өөрийн чинь зорилго тодорхой хэмжээнд одоо би ингээд маш тайван байдлаар зүгээр сардаа өөрийнхөө байгаа дансны нэг 5-аас 10% хийгээд явжээ яа.
За тэгээд тэрнээс илүү нэг амар сүртэй зорилго тавихгүйгээр өөрийнхөө яг сарын экспенсийг болгоод ч юм уу те цааш нь сейвинг хийгээд ингээд явъя гэх юм бол нэгээс хоёр юу бол болно. Яг бидний нөхцөл байдал ч юу. Тэгэхээс биш тэр гадаадын том арилжаачдын нөхцөл байдал дээр тулгуурлах юм бол тэд бол яг биднэрт харуулахгүй байгаа шигсэн цаанаа бол олон сая долларын том данстай байгаа. Тэн дээрээ бол сард 5-аас 10% хийгээд 1-2 ерөөдөө юу гэх юм бэйл дээр арилжаад явхад асуудал үүсэхгүй. Тэгээд бид нар хэрвээ үнэхээр томоохон ашиг зорж байгаа томоохон риск гаргая гэж бодож байгаа. Одоо нэг тийм үгнүүд байдаг шүү дээ. Ерөөдөө нэг no risk no run ч юм уу те ямар нэгэн байдлаар риск гаргахгүй болвол тийм ч том ашиг олно гэж юу нэг гол зэрэггүй гэдэг. Тэр хүмүүс бол өөрсдийнхөө хувьд хангалттай том риск мөнгөн дүнгийн хувьд гаргаж байгаа учраас фэрүүдийн хувьд тийм риск гаргах шаардлага байхгүй. Бидний хувьд бол хэрвээ хэдэн сая долларын данстай биш байгаа бол би хувьдаа зөвлөлтөө олон фэрийг арилжих нь зүйтэй гэж зөвлөнө. Яагаад вэ гэх юм бол зорилго нь бол мөнгө хийх байгаад байгаа. Тэр хүмүүсийн хувьд бол зорилго нь альтын нийт бэлдсэн дараагийнхаа зорилго руу буюу 50 амьдрал гэсэн байдал руу шилжсэн байгаа гэсэн хоёр төрлийн ялгаатай байгаад байгаа. Тийм учраас мөнгө хиймээр байвал илүү риск гаргах хэрэгтэй. Гаргаж байгаа риск чинь мөнгөн дүнгээр рисклж чадахгүй байгаа бол арилжааныхаа чадварыг хөгжүүлэх тэгээд тэрэн дээрээ суурилсан байдлаар өөрийнхөө илүү олон арилжаа хийх гэдэг рискийг гаргах нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгэхээр би болохоор сая өнгөрсөн баг 1 жилийн хугацаанд ингээ харахад үр дүнгийн хувьд бол за яг JJ Gold 2-ын хувьд бол ингээ болоод байна. Гэхдээ сард олж байгаа ашиг за тэгээд дээрэс нь нэг арилжаанаас нөгөө арилжаа руу шилжих хугацаа маань өөрөө нэлээд зайтай байгаад байна гэдгийг нэлээд ажигласан. Тэгээд нэг арилжаанаас нөгөө арилжаа руу шилжих хугацааны хувьд нэлээд зайтай болоод ирэхээр ерөөхдөө нөгөө мөнгө хийн гэсэн зорилготой байгаа хүний сэтгэл зүйн хувьд бол маш хэмжээний асар хортой үйл явц явагдаж эхэлдэг. Тэр маань юу вэ гэхээр мэдээж 1-7 хоног арилжаагүй байх, 2-7 хоног арилжаагүй байх тохиолдол бол маш их гарна. Тэгж байгаа нэг арилж байгаа гэж юм уу те. Тэгэхээр энэ болгон дээр бол ерөөхдөө за 1-2 ерөөхдөө фэрүүдийн хувьд нэлээд байж байгаад арилж байгаа юм байна. За жишээ нь одоо яг тэр нэг бод жишээн дээр Колумбиагийн жишээн дээр тайлбарлавал Колумбиагүй сартаа баг 1-2 арилжаа том арилжаа аваад ерөөхдөө болчихж байгаа харагдаж байдаг. Тэгэхээр яг тийм биш бол олон хосол дээр арилжах нь зүйтэй. За тэгээ олон хосол дээр арилжаад ирэхээр зөв хосол дээр арилжснаас илүү давуу талтай зүйл нь бол мэдээж илүү олон хосол дээр арилжж байгаа арилжаа илүү ойр ойрхон гарч ирнэ. Илүү ойр ойрхон гарч ирэхээр илүү ойр ойрхон алдагдал хүлээх эрсдэлтэй бас илүү ойр ойрхон ашиг олох яг нь магадлалтай болж ирдэг. Тэгээд дээрээс нь сард олж байгаа ашигын хэмжээ бол хэд дахин ихсдэг. Ерөнхийдөө бол хоёр хосол дээр арилжаа ихэд сард нэг 5-10% дундчилжээлаа гэж бодоход бүх фэрүүдээ хараад за бүх фэрүүдээ цааш юм те ер нь волюм багтаа фэрүүдээ хасаад бусад фэрүүдээ ингээд хараад явхад сард бол нэг дундажлах ашигын хэмжээ 20-30% байдаг ч юм уу дансны хувьд тийм ээ. Тэгэхээр яг аль нь таны зорилго вэ? Танд угаасаа мөнгө байгаа тэгээд амар тайван байдлаар арилжаа хэмээр байна уу? Эсвэл танд одоогоор яг ингээд суур хөрөнгө босгоогүй байгаа хөрөнгө оруулалт хийгээд ингээд 50 байх боломж одоогоор байхгүй байгаа болвол мөнгө хийх шаардлагатай гэж өөрийгөө үзэж байгаа бол олон фэр гэх мэтчлэгээр яг ингээд зорилгоо зөв тодорхойлох нь зөв юм байна лээ. Тэгээд ерөөдөө тэр мэдээж сонголтуудыг хийхийн өмнө бас нэг зүйл байх хэрэгтэй. Хэрвээ таны өөрийн чинь арилжааны ур чадвар тийм хэмжээнд хүрсэн үү гэдэг. За жишээ нь арилжааны ур чадвар гэдгээр би юу хэлээд байна гэхээр 1-2 фэйз дээр арилжааны ур чадвар жоохон багтаа байгаа бол ер нь явсан дээр арилжааны ур чадвар ер нь ихтгэлтэй байгаа, өөртөө ихтгэлтэй байгаа, сайн байгаа гэж үзэж байгаа тохиолдолд бол ерөөдөө олон фэйз дээр яваад эрсдэл гаргаад үзсэн хамаагүй дээрээ гэдэг байдлаар ер нь бол тэгж хувааж авч үзээд байгаа. Тэгээд яг миний яг үндсэн үн дээр болвол үр дүн дээр бол ер нь 1 жилийн хугацаанд би яг өмнө жилүүдэд байснасаа нэг амар дөвийсэн тийм ашиг хийж чадаагүй учраас буцаад олоос л руу ерөөдөө орж ирж байгаа. Тийм л байна да. Зөв. Харин Telegram-ыг харахад ер нь бол нөгөө daily analysis-ийг айгу богинохомжлог өгөөд идэв шүү дээ. За тэнгууд харин сүүлийн үед харсан чинь бас өөр хослууд ороод ирсэн. Тэгээ би яасан бол гэж бодоод гайхаад асуусан байхгүй. Тэгээ ер нь миний хувьд бас нэг Nasdaq индексүүд дээр арилжах гэж үзээд тэгээд ер нь бас ер нь болж өгөхгүй байсан учраас буцаад period рүү ингээ орсон. Тэгээ монголчуудын хувьд ч гэх юм уу, монголчууд биш ер нь арилжаа идэг хүмүүсийн хамгийн дуртай осолч ер нь алт байдсан шүү дээ. Тэгмүүд алтны хөдөлгөөн ер нь тийм хэцүү явагдд юм уу? Эсвэл ойлгомжгүй явагдд. Ер нь ингээ харахад техник анализ хийхээр миний хувьд жишээлбэл алт уг нь бол яг гоё дүрмээрээ яваад байдаг байхгүй юу? Ер нь яг ингээд гоё зурч чадвал тэнгууд яг хүмүүс хөвчлэн алтан дээр ер нь яагаад алдаад байдаг юм бол одоо жаргал фиксийн хувьд алтан дээр ер нь хэр их арилжаа нээдэг вэ? За алтан дээр бол ерөөдөө арилжаа нээдэг. Гэхдээ миний яг
арилжааны хувьд бол алтан дээр нэлээд зайтай явдаг байхгүй. Ерөнхийдөө зайтай байгаа шалтгаанууд нь алт болохоор яг нөгөө мэдээтэй нэлээд уяатай байдаг, доллар индекстэй нэлээд уяатай байдаг. Тэгээд бид нар маань бол мэдээ болон доллар индексийн эрчимтэй хөдөлгөөнүүд нь өөрсдөө яг маркетинг бүтцийг жоохон өөрчлөөд жоохон шаардлагатай хэсгүүд дээр өөр явах тохиолдол байдаг учраас нэлээд зайтай нэгэддэг. Гэтэ алтан дээр бол ингээд өөр тэгээд бусад хослолууд дээр бас өөрч гэдэг юм уу. Ингээд алт бол илүү ийм арай л жоохон заваа хөдлөөд идэг гэж ярьдаг хүмүүс байдаг. Гэхдээ ерөөдөө бол тэр маань өөрөө ерөөсөө ямар ч тийм юугүй л те утгагүй л те. Яагаад тэгэхээр бид нар чинь бүгд л яг ханшийн хөдөлгөөн. Ханшийн хөдөлгөөнүүд маань бүгд л яг маркетинг бүтэц гэдэг зүйлээр явагдаж байгаа. Тэгэхээр алт бол бусдаасаа өөр байна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Зүгээр алт бол жоохон агрессив, жоохон олон юмтай уяатай байдаг. Тэгээд олон юмтай уяатай байхаас гадна хамгийн гол нь хөрөнгө оруулагчтай маш их уяатай байдаг. Одоо нөгөө долларын ханш унаад ирдэг ч юм уу, биткойны ханш унаад ирдэг ч юм уу. Тэгээ ерөн зах зээл дээр өөр хөрөнгө оруулах том зүйл байхгүй болонгууд доллар руу эрчимтэй хөрөнгө оруулж эхлэхээр ч юм уу. Тэрнээс болоо жоохон агрессив хөдөлгөөн хийдгээс биш. Өөрөөр бол бусдаасаа өөр хөдлөөд, заваа хөдлөөд байдаг зүйл бол байхгүй. Зүгээр алдаад байгаа бол угаасаа тэгэл алдах хэвээр зүйл л байсан байна л гэсэн үг. Тэгээд анализ буруу эсвэл зүгээр үнээр алдагдал хүлээх хэвээр арилжаа байсан ч юм те. Тиймэрхүү байдаг. Тэгээс биш. Ер нь бол яг хүмүүс нөгөө төсөөлөлтөө алтыг хитрхи нөгөө томоор төсөөлчдөг. Том зүйл шүү дээ. Олон зүйлтэй уяатай шүү дээ. Агрессив хөдөлгөөнтэй шүү дээ ч юм уу те. Тэрнээсээ болоод алдагдaltaа айгу тэгж одоо сэтгэл хөдлөлтөй хандаад алтал болохоор юм бичлээ гэдэг байдлаар авч үзэх гэдэг. Яг үндэ бол тийм биш ээ. Ерөөсөө адилхан гэж боддог би бол. Тийм яг зөв. Яг миний нэг хүмүүс хэлэх гээдсэн юуг нь сайн хэлчлээ. Яг хүмүүс алтыг одоо юу гэдэг нэг баг хүнээр ярих юм бол арай бусад хослолуудаас илүү ууртай тий ер нь нэг юм сонио явдаг гэж яриад байдаг байхгүй. Тэгэхээр ер нь тухайн хүн алтан дээр зөвхөн алтан дээр алдаад байгаа юм биш. Угаасаа л алдах ёстой байсан учраас л алдаад байгаа гэж ойлгоно шүү дээ тий. Тий окей. За тэгвэл дараагийн асуулт нь ер нь одоо нөгөө нэг юм үг байдаг шүү дээ. Нөгөө амжилттай арилжаа чинь амьдрал дээр ч гэсэн бас амжилттай хүн болсон байдаг гэдэг. Тэнгүүд Жагал фиксийн хувьд одоо энэ арилжааны замналаар баг одоо нэг 10 жил орчим 7-8 жил ч юм уу ингээ явж байгаа хугацаанд хувь хүн тал дээр нь ер нь яг Forex-ийн салбарыг судлаад энд ингээд ер нь орж ирснээрээ хувь хүн талынхын зан характер дээр ер нь хэрэг өөрчлөлт гарсан бэ? За ер нь бол хувь хүн тал дээр за тийм нийгмийг харах үнцэг арай илүү нийгэм гэх юм уу одоо ертөнцөг ч юм уу харах үнцэг арай илүү өөрчлөгддөг юм шиг санагддаг. Ягаад гэхээр ерөнхийдөө л нөгөө нэг ямар нэг юмыг тууштай хийх юм бол болдгийм байна гэдэг нь ихний үнцэг орж ирдэг. Дараагийн үнцэг талаасаа бол тууштайгаас гадна сахилга баттай ямар нэгэн зүйлд сахилга баттай хандах хэрэгтэй юм байна гэдэг зүйл орж ирж байгаа. За сахилга бат гэдэг зүйл маань бол буцаага зөвхөн арилжаандаа ч биш амьдралынхаа бүх үнцэг рүү явж орж ирж байгаа. Одоо өөрийнхөө эрүүл мэнд тал дээр ч юм уу, өөрийгөө хөгжүүлэх тал дээр ч юм уу, өөрийнхөө одоо бие хааг хөгжүүлэх тал дээр ч юм уу бүх зүйл рүү ерөөсөө ингээд нөгөө нэг арилжаан дээр суралцсан байгаа тууштай байдал болон сахилга бат гэдэг зүйлс маань бол надад яг нэг чингэж орж ирдэг гэх юм уу. Тэгээд энэ зүйлсээс хамаарат бусад одоо амьдрал руу бүр илүү нөлөөлж ирдэг зүйлс нь болохоор бүр нөгөө нийгмийг харах үнцэг маань илүү өөрчлөгдөөд за тэгээд хажуудаа байгаа хүмүүсийг ч гэсэн ерөөдөө харах үнцэг маань илүү өөрчлөгдөөд жоохон яг миний хувийн юу байж магадгүй өөрчлөлт байж магадгүй эсвэл хүн болгон тэгж өөрчлөгдөж байж магадгүй жоохон шүүмж байдалтай болчдөг жоохон шүүмж их хилдэг ч юм уу эсвэл ер нь жоохон шүүмжлэрхүү болчдөг талтай. Тэгээд дээрээс нь өөрийнхөө нөгөө нэг тойрон хүрээлэх өөрийнхөө яг нэг тодорхой хэмжээнд байгаа цирклээ өөрчлөлмөр санагддаг ч юм уу тодорхой хэмжээнд өөрчлөлтүүдийг хийгээд явцдаг. Гэх мэтлээ амьдрал дээр айгүй л их л өөрчлөлт үүсдэг дээ. Ер нь хуучин найзал нөхөрлөдөг байсан найз нөхдөөсөө болдог ч юм уу тодорхой хэмжээнд яг хардаг байсан үнцгүүд маань өөрчлөгдөөд яг хүсдэг байсан зүйлс мөрөддөг байсан зүйлс маань өөрчлөгддөг ч юм уу. Хувийн талаасаа бол гаргадаг байсан зан аашууд байхгүй болоод зарим тохиолдолд байхгүй байсан зан аашуудаа гаргах гэх мэт ингээд ер нь л айгүй их нөлөөлдөг. Тэгэхээр тэр болгоныг яг ингээд нэрлэхээр бас зүйл юм байна. Яг өнгөрсөн жилүүд бол маш их хэмжээнд өөрчлөгдсөн болохоор тэрийг бол яг ингээд за тэр ингэсэн юм байна гэж хэлэхэд бол айгүй хэцүү. Маш олон зүйл юм өөрчлөгдсөн даа. Тэгвэл та яг одоо ингээд нэг алдагдлынхаа тилтнээс одоо мэдээж ингээл одоо бүх юм айгүй гой болж байгаагүй бид нар ингээл бас явж явах замдаа ингээл зөндөө алдаал тилтэл ч юм зарим нэг үедээ нөгөө барьна гэсэн дүрмээ өөрсдөө ч гэсэн зөрчөөл ингээл алддаг тийм үү. Тэнгүүд яг тэр алдагдлын тэлтнээсээ ер нь яаж гардаг вэ? Ер нь миний ингээ анзарж байгаагаар
жаргал effects ингээд нэг хэсэг байжгаад алга болчдөг те ер нь сошиал сувгуудаас. Тэнгүүд яг тэр үедээ одоо алдаад тэр тилтнээсээ гарах гад ингээд байна гэсэн үг юм уу? Эсвэл өөр төрөө нэг юм челленж хийгээд илүү сайжраад нэг юм бусад хүмүүсээс жоохон зайгаа аваад ганцаараа яг фокуслаад байна гэсэн үг үү? Тэр тал дээр бол тий ер нь бол яг алдагдлын тийлт тэрнээс гадна яг дараалсан алдагдал дээр илүү тийлт өгдөг. Тэгэхээр яг нэг өндөр бол яг нэг алдлаа, маргааш нэг алдлаа ч юм уу нэг ойролцоо нэг зүгээр алдах хэвээр арилжаанууд дээр алдсан дээр бол ерөөс тийлт өгдөг. За энэ бол байгаль зүйл яг ингээл алдах хэвээр арилжаан дээр алдсан байна. Надын зүгээс ямар нэгэн одоо дүрмийн юм уу эсвэл бол сахилга батын ямар нэгэн байдлаар ур чадвар дутуудаа алдсан юм бол байхгүй байна гэдэг арилжаанууд дээр би ямар ч тийлт ямар ч тийм ерөөсөө санаа зовнил байхгүйгээр маргааш бол илүү боломжууд байгаа гэдэг байдлаар харьцдаг маркеттайгаа. Ер нь бол маркет дээр ичнээ алдсан байсан чи яг нөгөө риск менежмент маань зөв байгаа тохиолдолд бол цаашаа ашигтай байх нь их амархан зүйл байгаа даа шүү дээ. Одоо ансныхаа 1% юм уу 2% барьж байгаа хүн бол за нэг үсрээд 5 дараалаад алдсан байлаа гэхэд үсрээд нэг 5% алдлаа. Нэг арилжаар нэг арилт нь 5-аар арилжаа ороод тэрийг авлаа гэхэд алдаглаа нөхдөг ч юм уу. Ер нь бол яг өөрийгөө ойлгоцсон маркет дээр яг өөрийнхөө бүхий ур чадвар яг чаралтай байгаа бүхий стапуудаа босгосон хүний хувьд бол жижиг яг ийм дүрмийн бус алдаанууд бол зүгээр. Тэгэнгүүт яг ингээд хүн юм хойно нөгөө дараалаад яг дүрмийн алдаанууд, дүрмээ зөрчих алдаанууд гаргаад ирэхэд би хамгийн их тэрдэг. За дүрмээ зөрчих. Эсвэл бол ямар нэгэн нөгөө фокус алдснаас болоод хитрхи их нөгөө нэг одоо хүн өөртөө итгээд хитрхи их хэмжээнд орлоготой итгээд ирэхлээр хамгийн том гардаг алдаа миний хувьд бол ерөөсө фокус алдах байдаг. Яг маркетаа илүү анхаарал өгөө болоод хүмүүс рүү илүү анхаарал өгөхтэй. Өөрийнхөө хувь цаг хугацаанд илүү анхаарал өгөх, гадуур одоо ингээд хийх ямар нэг эвэлдүүдтэй илүү анхаарал өгөх ч юм уу. Ийм байдлаар анхаарал маш их хэмжээнд суларч эхэлдэг. Тэгэнгүүт яг тэр суларснаас болоод орох боломжтой байсан арилжаанууд том арилжаануудыг ингээд ороогүй ерөөсөө анзаараагүй орхисноос болоод илүү их тийлт өгдөг миний хувьд. Ер нь бол арилжаа алдах биш. Алдахсгүй байсан арилжаанд ерөөсөө ингээд хийхгүйгээр алдах дээр илүү тийлт өгөөд. За тэгээд ирэхээр ер нь өөртөө дүгнэлт хийж эхэлдэг байхгүй юу? Би хувьдаа. За ер нь юу болоод байна те өөртөө итерхийг ингээд бардаад өөртөө итерхийг итгээд ч юм уу өөртөө зорилгынхаа бүр тэгээ талтан ч хүрээгүй гэж ингээд баг өөрийгөө зогсооч ч юм уу те өөрөөсөө гарах боломжтой байсан потенциалыг ингээ хаачлаа ч юм уу тийм байдлаар дүгнэлт хийсэн үедээ маш их хэмжээгээр тийрээд ер нь өөртөө тийрсэн үедээ өөртөө ингээ урам угарсан үедээ бол ер нь сошиал хаягуудаасаа олдоод ч юм уу яг ингээ хүмүүсээс зайгаа бариад тэгээд ер нь хэдэн сарын туршид тасралтгүй ингээд симуляшн хийгээд тасралтгүй яг фокуслаад тасралтгүй яг ингээд өөр дээрээ анхаарад скилээ илүү хөгжүүлээд алдаануудаа илүү хайгаад тэднийг бичээд эдгээр дээр дүгнэлт тавиад олж хараад за ер нь зарим тохиолдолд тэгээ хэдэн сарын туршид ер нь тэгэл гэрээс хүүхдүүдээс салхилуулахаас өөр байдлаар гарахгүй байх тохиолдлууд ч байгаа. Ер нь яг тэр зүйлсийн үр дүн нь аягүй сайн гардаг болохоор тэрэндээ аягүй дуртай байдаг. Хэдэн сарын туршид тэгээд нэг суучих. Заримдаа нэг хагас жил мөлийн туршид суух тохиолдлууд байна. Тэгээд суудсан тохиолдолд маш их хэмжээгээр бүр апдейт хийсэн байдаг байхгүй. Би чинь 6 сарын өмнө ямар хачин байсан юм бэ? Ямар хачин юм хараад ирсэн юм бэ гэдэг байдлаар тэр дүгнэлтүүд тэр апдейтүүд амар гарч ирдэг болохоор тэр суух амар дуртай. Тэгээ ер нь тийм тилтүүдээс бол яг өдөр тутмын алдагдлын тилтүүд байна. Гэхдээ тэр тилтүүдээс бол би ихэвчлэн фитнес area очиод ингээ сайхан бэлтгэл хийгээд хөлсөө гаргаад өөртөө ярилцаа. За тэр тимнуудаас бол алдсан шүү. Жижигхэн ревю яг арилжаа болгон дээр хийгээ явчихдаг. За энэ ийм юмнаас алдсан байна. За маргааш ийм гарах ёсгүй шүү гэдэг байлаа. Өөртөө ярилцаа. Тэгээ өөрийнхөө сэтгэл зүйн тайван байхын тулд сайхан хөлсөө гаргачдаг. Урт хугацаанд алдагдал хүлээх, фокус алдах, өөртөө хит итгэх, бардах гэх мэт зан чанарын хувьд алдаа гарах юм бол ер нь тэгэл хэдэн сараар жоохон алга болж өөртөө ярилцах, өөр дээрээ илүү фокуслах гэх мэт зүйлсээ ер нь хийдэгтэй. Тэгжэл ер нь хэлтнээс авдаг та. Зөв. Миний хувьд тилтнээсээ бол одоо нэг ийм одоо сайн хэлж штэ тэ. Одоо ингээ юм алдангууд тэрийг эргэж ревю хийгээд юун дээр алдснаа хайж олно гэдэг нь айгүй чухал юм шиг санагддаг байхгүй миний хувьд. Тэгмүүд нөгөө ихэнх хүмүүс чинь за ингээ голд дээр эсэл цохолчлаа алдчихлаа дансаа шатаачлаа гингүүдээ шууд ингээ орхичдаг. Тэгмээ яг юун дээр алдснаа эргэж яг олдгоо. Тэнгүүд яг юун дээр алдснаа эргэж олоод ревю хийгээ симуляшн хийгээд тахаар нөгөө нэг алдаануудаа засаасаад явждаг юм шиг санагддаг. Тэгээ миний хувьд бол тилтнээсээ юун дээр алдснаа эргэж ревю хийгээд дээрэс нь одоо нэг үздэг хэдийн ютубер арилжаачтай ч байт юм уу үзээд яг тэр хүмүүсийн нөгөө нэг анализ энтриг үзээд буцаад нэг эргээд нэг темпэндээ ороход бас нэг хэсэг хугацаа шаардагддаг. Тэгээ ер нь бүх арилжаачдад бас нэг тийм хугацаа ер нь байдгийн байна л да тий. Окей. За тэгвэл
жоохон дахиад хувийн асуулт гэх юм бол одоо жаргал фиксийн эхнэр гэр бүлийн хувьд хэр их одоо энэ хийж байгаа ажлыг дэмждэг вэ? Одоо ер нь анх одоо ингээд эхэлж байгаа хүмүүсийн хувьд за ингээд нөхөр нь эхнэр нь ч юм уу ингээд арилжаараа сонирхлоо гэхэд бас гэр бүлийнх нь хүн хэр их дэмжиж байгаа одоо нөлөө үзүүлж байгаас хамаарат одоо шантрахгүй явах, шантрах зэрэг нь хамаарат идэм шиг санагдаад байдаг. Тэгэхээр ер нь анх эхэлж байхад тэгээ дээрэс нөгөө нэг хөрөнгө оруулалт энэ төр аваад алдаад яг тэр хэцүү байх үед нь гэр бүлийнх нь хүн яг зөвөр гоё ойлгож ийсэн үү? Ямар байдлаар хүлээж авч ирсэн бэ ер нь? Ер нь яг анх яг нөгөө энэ салбар руу ороод тэгэл манай өмчтөөр чи ерөөсөө яг анх энэ салбарыг би анх олж мэдээл хамгийн анхандаа бол маш их ашигтай ажиллаж исэн. Тэгээд тэр нь бол дандаа опшн арилжаан дэр байдаг. Тэгээд сүүл рүү тэрнээсээ болоод яг тэр опшн арилжаанаасаа бас буцаагаад ашигасаа илүү их хэмжээний бүр давсан их хэмжээний алдыг бас хүлээж исэн. Яг тэр унсан болон болсон үеуд бүгдэнд нь бол ерөөдөө манай яг эхнэр бол байнгын дэмждэг, байнгын 100% дэмждэг. Ард бол байнгын байдаг. Тэгээд тэрнээс гадна хамгийн гол зүйл нь бол ерөөсөө яг энэ салбарт байгаа тэр потенциал гэж байгаа цаана одоо ямар салбарт потенциал гэж байгаа. Жишээ нь одоо эмч 6 жил сураад дахиад ардаас нь тэрийг ахиулаад 4 жил ингээд яваад тэгээд яг ингээд үндсэн эмч болоод ахлах эмч болоод цаашаа яг ямар потенциал төрөх юм бэ? Амьдрал дээр ер нь юу авчирч чадах юм? Ямар үнцнийг ингээд ширээн дээр ингээд гаргаж тавьж чадах юм гэдэг бол маш асуудалтай зүйл байхгүй. Тэгэнгүүт энэ салбарын тэр цаана байгаа потенциал, тэр цаана байгаа авчрах боломжтой, ширээн дээр авчрах боломжтой тэр зүйл үнэхээр том юм байна гэдгийг бид хоёрын аль нь маш сайн ойлгодог. Тэгээд тэр зүйлийг бас чи авчирч чадна гэдэг тэр итгэл нь тэр хүн надад итгэх тэр итгэл нь 100% байдаг. Тэгээд надад бол 100% итгэдэг учраас ямар ч юм уналтанд одоо ингээ орсон хамгийн том уналт бол ер нь бол мөнгөний уналт биш. Хамгийн том уналт энэ бүх хугацаанд нөө сэтгэл зүйн уналт байсан. Би өөрөө сэтгэл зүгээр унах тохиолдлууд бол мэдээж тэр сэтгэл зүйг ингээ дэмжээд дэмнээд босгож исэн хүн бол дандаа л одоо манай эхнэр байсан. Тэгээд чи яг ингээд чадна гэдэг нь ойлгомжтой. Чи чадахгүй бол тэгээ хин чадах үү гэдэг байдлаар надтай байнга харьцдаг байсан учраас нэлийн урт хугацаанд тууштай байдал гэдэг зүйл маань бас яг тэндээсээ улбат. Ер нь бол тэр хөрөнгө оруулалтаа алдаад явж явах үед бол надтай ингээ хамт байгаад өөрөө ч гэсэн ингээ ажиллаж хөдөлмөрлөө тэр бүх зүйлийг ингээ нөхөөд өгөх. Тэр тэн дээр бол яг ингээ бид хоёр хамтдаа байсан. Тэгээд тэн дээр бол маш их хэмжээний бас хөдөлмөр гаргасан. Тэгэхээр 100% итгэдэг. Тэгээ ер нь бол яг анх эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол гэр бүлийн үнэ ойлгохгүй байх тохиолдол их байгаа. Гэр бүлийн хүн эсвэл бол одоо анх эхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь ер нь бол өсвөр насныхаа эсвэл дөнгөж оюутан сурагчд байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд аав ээж нь ойлгохгүй байх тохиолдол байдаг. Тэрнээр бол яг зөвлөхөд бол яг энэ салбар маань өөрөө ямар их потенциалтай юм бэ? Энэ салбарт би өөрөө ямар их хэмжээний итгэл үнэмшилтэй байгаа юм бэ? Өөрөө өөртөө ямар их хэмжээний итгэлтэй байгаа юм бэ? Ирээдүйд юу бүтээж болох юм бэ? Энэ салбар маань бас энэ бүгдийг би бүтээж чадна гэдгийг л гэр бүлийн хүн болон гэр бүлийнхэнтэй ерөөд нь ойлгуулж ярих. Тэгээд дээрээс нь энэ маань ямар хэмжээгээр надад одоо ингэ те өөрөө үнэхээр энэ зүйл үнэхээр дуртай байна гэдгээ ойлгуулах нь хамгийн чухал санагддаг. Тэгсэн тохиолдолд бол мэдээж одоо гэр бүл бол маш их хэмжээгээр дэмждэг. Угаасаа л тэгэл бидэрт хамгийн хайртай бидрийг үнэхээр зөв зүйл хийгээсээ ирээдүйд илүү гайхалтай хүн болоосаа сайхан амьдраасаа надтай хамт сайхан цаг хугацаа өнгөрөөгөөсэй гэж хүсдэг хүмүүс бол гэр бүлийн хүн ба гэр бүлийнхэн л байгаа. Тийм учраас тэр хүмүүс маань эзэж одоо би ингэ чадна гэж яхад би ийм их хэмжээний потенциалыг авчирч чадхаар байна гэж яхад биднээс эзэж зүрхгүй тийм учраас тэрийг л маш гоё, маш сайн ойлгуулж өгөөд бас тэгээд тэр ойлгуулсан зүйлтэйгээ ижилхэн хэмжээнд effort гэж ярьдаг шүү дээ. Хичээл зүтгэл гаргаж тэгээд тэр хичээл зүтгэлээ гаргаж шүү гэдгийг байнгын үдэн дээр нь ингэж харуулж яхал тэр л зүйл нь хамгийн чухал байгаа гэдэг. Тэгээд ер нь бол яг миний хувьд бол азтай гэж хэлж болно. Айгүй хэмжээний намайг дэмждэг, надад итгэдэг, 100% итгэдэг. Тэгээ өөрөөсөө ч илүү надад итгэдэг гэж ойлгож байна. Тийм л байна да. Зөв. За сэтгэл зүйн тал дээр одоо ингээ бид нар техникийн шинжилгээг бол яг симуляшн ч байт юм уу өөр нэг хүмүүсийн ютуберийн одоо бичлэг анализ үзүүд ингээ сайжруулчих болоод байна. Тэгвэл сэтгэл зүйн тал дээр та яг ямар төрлийн одоо апдейтууд яаж хийдэг одоо яг сэтгэл зүгээ яаж анхаардаг, сайжруулдаг, тогтоодог, барих гэж хичээдэг үү ер нь бясалгал ч юм уу одоо тиймэрхүү содон тийм зүйл ер нь хийдэг үү? За сэтгэл зүйн тал дээр бол яг зүгээр энгийн жижиг хэмжээний сэтгэл зүйн нөхцөл байдлуудыг бол сайхан өдсөө гаргаад шийдчих болно. Том сэтгэл зүйн нөхцөл байдлууд жишээ нь одоо хүмүүсийн хувьд бол ялангуяа урт хугацаанд явахын тулд дунд нь бол нэлийн олон удаа би бодохдоо энэ салбар надад тохирохгүй салбар юм байна. Би энд ерөөдөө бууж өгж байна. За ерөөдөө энд одоо энэ салбараас бол би гарах ёстой юм байна гэдэг шийдвэрүүдийг буюу
бууж өгөх гэдэг шийдвэрүүдийг хэд хэдэн удаа ерөөхдөө гаргах гэж оролддог эсвэл бол гаргаад ерөөхдөө болдог байх гэж боддог байхгүй. Би бол бас тийм шийдвэрүүдийг гаргах гэж оролдож байсан удаа. Гэтэ хизээч ерөөсөө нэг тэр шийдвэрүүд маань за үсрээд нэг 24 цагаас илүү хугацаанд намайг бол тэгж хойшин татаж үзээгүй. Юу гэсэн үг гэхээр би за энэ салбарыг ерөөсөө болиё гэж 24 цаг л нэг удаа бодож шийднэ үхээс тэрнээс илүүтэйгээр ерөөсөө удаан хугацаанд энэ салбараас хойш сууж чадахгүй буюу байнга л нэг мэдгийг чартыг ард ирсэн, нэг мэдгийг симуляшны хийсэн сууж идэг. Тэгэхээр тэрний маань шалтгаан яг юу байгаад байна гэхээр яг миний бодлоор өөрөө өөртөө ярилцгал байдаг. Би бол ерөөхдөө өөрөө өөртөө маш их ярилцдаг. За ер нь миний бодлоор бол ерөөхдөө яг манай хүн ингээд намайг дэмждэг, миний гэр бүл намайг ингээд ойлгодог, дэмждэг байсан хэдий боловч тийм байсан ч бүр 100% надад бүр 100%-аас ч илүү хувь итгэдэг байсан. Тэрийг надад ингээ ойлгуулж байгаа намайг унах үед ингээ дэмждэг байсан ч гэсэн намайг надаас илүү их хэмжээнд мэдих, ойлгох, намайг дэмжих хүн гэж баг байхгүй. Яагаад тэгэхээр энэ салбарыг тэр хүмүүс маань биднийг дэмжиж байгаа, биднэрт итгэж байгаа хүмүүс маань энэ салбарыг 100% ойлгохгүй. Энэ салбар дээр би өнөөдөр яагаад тийм хэмжээнд хүртэл сэтгэл зүйн маань унчаад байгаа гэдгийг 100% ойлгох ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл энэ дэлгэсний ард зугаад миний оронд мөнгө алдаад энэ дэлгэсний ард зугаад миний оронд арилжаа хийгээд тэр их хэмжээний цаг хугацааг өнгөрөөгөөгүй учраас тэрийг 100% ойлгох. Тийм учраас 100% ойлгож байгаа хүн маань миний дотор байгаа хүн. Миний дотор байгаа хүн маань одоо надтай ингэж ярилцаж тэр зүйлийг шийдэх нь бол хамгийн зөв шийдэл байдаг. Дотор байгаа хүнтэйгээ нээж ингэж өөрийгөө ярилцаад за би зөв зүйл хийж гинүү, буруу зүйл хийж гинүү, би өнөөдөр юу яагаад арилжаан дээрээ ингэж алдав, ямар алдааг олон дахин давтан гаргаад байна вэ? Энийгээ засчвал би юу ирээдүйд амжилтанд хүрэх юм шүү хэмжлэнгээр өөрийгөө аль болох чадна гэдэг талаас нь дотоод хүндээ итгүүлээд аль болох энэ бүх зүйлийг одоо энэ алдааг засчвал би чадах юм байна гэдэг талаас нь итгүүлж илүү одоо ингэж юу гэх өөрөө өөртөө өөрөө урам зориг өгөөд өөрөө өөрийгөө илүү хэмжээгээр сэтгэл зүйн талаас нь дэмжиж өгөх гэх юм уу тийм байдлаар явдаг. Тэгэхээр тэр одоо бясалгал гэх цаашийн ер нь өөртөө л илүү хэмжээгээр ярилцаж байнгын алдаагаар ивэ байдаг. Ер нь өөрөө дотор байгаа хүнтэйгээ байнгын алдаагаар ивэ хин. Ер нь бол яг миний амьдралын гэх юм уу өдөр тутмын ярин нэг рутин бол гараад оройдог ч юм уу гадаа гараад яг ганцаараа суужгаад нэг өөрөө өөртөө ярилцаад гаргасан алдаанууд байвал алдаануудаа бодоод яаж засах уу гэдгээ бодоод яг өөртөө яг цэвэр ингээд алхаад ч юм уу суужгаад ч юм уу яг ингээд сайхан ярилцдаг. Тэгжээс нөгөө сэтгэл зүгээ ялан дийлээд яг урт хугацаанд илүү хэмжээгээр өөртөө ихтэй байгаа хүн ер нь урт хугацаанд илүү хэмжээгээр явдаг гэж боддог болохоор урт хугацаанд яг би чаднаа гэдгээ өөртөө илүү хэмжээгээр ярьж хэлж итгүүлж ойлгуулах гэж оролддог доо. Тийм ч болохоор яг ингээд эн чинь бас нэлийн удаан хугацаа зарцуулсан юм бэ энэ чинь тэгээд тэрийг урт хугацаанд бол яг л би өөртөө л хэмжээгээр ярилцаж өөртөө илүү нээлттэй байж өөрийгөө ятгах өөрийгөө одоо юу гэх юм урамшуулах байдлаар л хугацааг юу даван туулсан гэж ойлгож байна доо. Тэгэл хайртай хүмүүс маань бас надад тийм болж исэн. Тэгэхээр яг тэгжил сэтгэл зүг ил би ялан дийлдэг те. Зөв. Тэгээ энэ сүүлийн үед одоо энэ манай залуучууд ялангуяа одоо нэг юм brainstorm буюу би биентэйгээ ярилцаж одоо нэг юм би биентэйгээ мэдлэгээ хуваалцах тал дээр жоох нэг тийм дутуу байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй надад. Одоо хүн төрөлхтний чинь хувьд одоо хил ам одоо тэр нэг яриа үүснээс болоод ухамсар нь бас шал өөр төвшөнд үүсээд нийгмийн харилцаанд орцсон байгаа шүү дээ. Тэгээ ингээ явцсан. Тэнгүүд гадны одоо барууны залуучууд юм харахаар өглөө ингээд нэг копи унгаа би биентэйгээ нэг brainstorm хийгээд гой юм яриад мэдлэгээ хуваалцаад ч юм уу нэг тийм зүйл хийгээд идэг. Монголчуудын хувьд болохоор энэ шал худлаа гэдэг ингээд нэг яаж байгаа хатархсан байдлаар доош нь их гэдэг юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр өөр жаргал фиксийн хувьд нэг тийм ярилцдаг одоо тийм юу гэдэг амьдралынхаа лайфстайл донд нэг тийм ярилцдаг зөвлөгч маягийн найз нөхөд community ер нь хэрэг байгаа одоо арилжааны тал дээр одоо яг өөр нэгэн community тийм уулздаг хүмүүс байдаг уу? Ер нь бол яг уулздаг хүмүүс бол баг байхгүй те яг арилжааны тал дээр гэвэл яг арилжааны тал дээр яг сэтгэл зүйн талаас нь бол номер 1-т мэдээж манай эхнэр байгаа байнга ярилцдаг. Тэгээд өөр яг ингээд уулзаад ярилцаад ингээд надад яг ингээд зөвлөгөө өгөөд явдаг хүн бол ер нь баг байхгүй. Зүгээр яг сэтгэл зүйн тал дээр тууштай байх тал дээр тэгээд ирээдүйд ер нь юунд хүрч болох вэ гэдэг тал дээр гэх юм бол би нөгөө яг тэрэнд хүрсэн байгаа хүмүүсийг харж үзэж тэрэнд хүрсэн байгаа хүмүүсийг одоо ингээд байнга YouTube-аар юм уу Instagram-аар ингээд хараад за окей энэ зүйлд бол энэ хүн ингээд үрцэн байна. Хоёр бол ижилхэн хүмүүс тэгээ энэ хүн ингээд
хүрсэн байхад ямар мэдрэмж төрж ийн гэдгийг хуваалцдаг хүмүүс байдаг те. Тэр хүмүүсийн яриаг ингэж сонсож тийм хүмүүсээс яг тэр ярьж байгаа зүйлийг нь яг надад зөвлөж ийн гэдэг байдлаар төсөөлж ингэж өөртөө авах амар дуртай. Миний одоо энэ сонсох дуртай хүмүүсээс гэх юм бол за яг арилжааны тал дээр гэх юм бол Colin Black байдаг. Арилжааны бус тал дээр ер нь ингээд урт хугацаанд амжилт олох бизнес, мөнгө төгрөгтэй харьцах юм тал дээр гэх юм бол ерөөдөө Яман Газигээ залуу байгаа. Тэр залуу гэх мэт сонсох ингээд хүмүүс маш олон байдаг. Тэгээд тэр хүмүүсийг сонсч ил ер нь айгүйх урам зориг авдаг да. Тэгэхээр хүнтэй ярилцаад яг ингээд гоё байдаг гэх юм бол ер нь ирээдүйн талаар хүмүүс чи айгүйх ярих жоохон дургу үйдэн шүү дээ. Өөрийнхөө яг нэг мөрөөдлийн талаар ч гэх юм уу одоо жишээ нь нээлттэй ярих айгүй дургу байдаг. Яагаад гэдгүү гэхээр тэр зүйлээс жоохон ичдэг гэж би бодоод байдаг байхгүй юм монголчууд. Ер нь жоохон дотгошоо хүмүүс болохоор тэгээд жишээ нь гэхэд одоо магадгүй те ингээд 16 7-тай залуучууд бол дотроо бодж ил яваа. За би энэ арилж байгаагаар ингээд амжилттай байгаа те 10 жилийн турш хийсэн чи яах вэ те хичнээн жилийн турш хийсэн ч байж болно 5 жилийн дараа ч гэж болно 10 жилийн дараа ч гэж болно би ингээд Дубайд амьдмаар байна ч гэдэг юм уу те би яг энэ одоо Colin Black, Travis Interтэй нэг баг болоод ингээд хамтдаа арилжаа хийдэг баймаар байна ч гэдэг юм уу эсвэл би иргэдүүд ингээд Lamborghini уннаач гэдэг юм уу Rolls Royce уннаач гэдэг юм уу би иргэдүүд ийм одоо өөрийн гэсэн мөнгөтэй болоод ийм хөрөнгө оруулалтуудыг хийгээд ийм хэмжээнд би ашигтай арилжаа чин ашигтай хөрөнгө оруулагч болно ч гэдэг юм. Ийм зүйлсийг дотроо боддог боловч хүнд ярьдаггүй ерөөсөө сэтгэлээ дээж уудалдаггүй ч юм уу тийм санагддаг. Тэгээ би бол яг хувьдаа бол яг өөрийнхөө нэг хамгийн дотны шавнартайгаа уулзаад ч юм уу яг ингээд энэ талаараа ярилцах тэдний тийм одоо ирээдүйн зорилгоодыг сонсох амар дуртай. Тэр нь бол илүү амар тийм гоё мотивац болж өгдөг. Ягаад гэх юм бол энэ хүмүүс хүрч чадна. Би бас хүрч чадна. Үрснийгаа дараа бид нар тэгж яриадаг байсан шүү гэж ярих тийм яриатай байна гэдэг үнэхээр гоё байна гэдэг байдлаар тэр хүмүүстэй бол ярьж уулзаж тэрийг ярих дуртай. Тэгээ арилжааны тал дээр гэх юм бол хөвчлэн ер нь арилж байгаа бол өөртөө л ярьдаг да. Яг юу болох вэ болж юм те. Ер нь тийм community бол байхгүй. Ер нь бол өөрөө ганцаараа л хийдэг гэсэн үг те. Байхгүй те. Зөв. Окей. Тэгвэл та нэг өөрийнхөө одоо нэг өдрийн те зарай хизтгэгчүүдийн 2 дахь 3 дахь яг нэг арилжаатай өдрүүд байлаа гэж бодоход тухайн өдрийнхөө одоо нэг рутин одоо өглөө босоод би нэг иймэрхүү юм хийдэг. За тэг яг хэрэг хугацааг чартны хойно ер нь бол өнгөрүүлдэг вэ? Ер нь чарттайгаа зурлалтаад. За өглөө босоод за яг өдрийн рутин л байх гэж тэ. Тэг ер нь бол ихэнх хүмүүс чинь яг арилжаач гэж бодохоор өдөржингөө нэг компьютерийн ард нэг чарж ширтээ суудаад юм шиг бодоод байдаг байхгүй. Тэгэхээр ер нь яг одоо тодорхой хугацаанд амжилттай ингэ явж байгаа, тууштай явж байгаа хүний хувьд яг одоогийн байдлаар өдрийнх нь рутин яг арилжаанд зарцуулж байгаа цаг нь ер нь ямар хөө байдаг вэ? За ер нь бол яг өглөө босоод хүм бас тэр зөв асуулттай хүмүүс нөгөө өглөө босоод шууд ингээл чарт руу гардаг байх гэж боддог. Тэгээ миний хувьд болохоор тэрэн дээр бол хүмүүс яг ерөөсөө яг нэг арилжааныхаа цагийг зөв тодорхойлж зүгээр санагдаад байна. Жишээ нь би бол одоо ингээд Лондон буюу Лондонээс 2 цагийн өмнө чарта харж эхэлдэг. Гэдэг маань юу гэсэн үг гэхээр ерөөдөө 13 цагаас эхлээд чарта хардаад эхэлдэг гэсэн үг яг арилжаанд орно гэдэг. Тэгээд орой 24 цаг хүртэл юм уу да 24 цаг хүртэл буюу 12 цаг хүртэл ерөөдөө шаардлагатай байвал хараад хамгийн урттай гэсэн үг. Шаардлагагүй байвал тэрнээс өмнө болчдөг. Тэгээ бусад цагтаа бол өглөө босоод гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөн өглөөнийхөө цаг уун за тэгээд тодорхой хэмжээнд бас жижигэн дасгал хөдөлгөөнд хийчин тэнгүүтлээ чарттайгаа бол байнгын бас өдрийн 1 цагаас хойш уяатай байхгүй. За яг л ингээд орох боломжтой өнөөдрийн байдлаар орох боломжтой байгаа бослуудаа би ерөөдөө дүгнээд forecast гаргацдаг тэрийг өөрийнхөө хөдөлдөг рүүм рүү өгчдөг. Тэнгүүтлээ тэр forecast-ын дээр хамгийн боломжтой байгаа өндөр боломжтой байгаа бослуудаа бүгдийг хамгийн дээдлэлт нь үүрж тавиад за тэгээд тэднэрийгээ ерөөдөө хизээ боломжтой болохоор байна. За ер нь одоо нэг candle 2 candle-ийн дараа байна уу? Эсвэл бол нэлийн хэдэн candle-ийн дараа байна уу гэдгийг таамаглаж жагаад за ер нь бол нэг цаг 2 цагийн дараа юм байна гэж бодох юм бол чартан дээр одоо сэрүүлэг тавьчихдаг ч юм уу, утсан дээр сэрүүлэг тавьчихдаг ч юм уу, тийм байдлаар сэрүүлэг тавьчаад тэгээд бусад үед нь фитнестэй явна. За өдөрт нь тэгэл ерөөдөө бусад хийх шаардлагатай байгаа ажлуудаа хийн. Тэгэл чартан дээр сэрүүлэг ирээл эсвэл бол одоо утсан дээр сэрүүлэг ирээд тодорхой хугацаа өнгөрөө тодорхой ханш кросслогдсон байна гэдгийг мэдх юм бол ороод хараад окей за тэндээс орох боломж нь ямар хөө байна вэ гэдгийг дүгнэлт хийгээд боломжтой байна гэж үзэх юм бол шууд оролтуудаа хийгээд за оролтуудаа хийснээс хойш бол бас байнгын ингэ ширтээд байхгүй. Ерөөдөө нэг 30 минутын дээр би арилждаг учраас за нэг цагт нэг удаа ч юм уу орж хараад за эсвэл зөв шаардлагатай байвал зөв шаардлагагүй бол тэгээд чартаа юу гарахгүй тэгэл компьютер дээр чартаа ил тавьчин тэгэл өөр зүйлсээ хийгээл байж идэг да.
Тийм л. Тэгэхээс бол байнгын үедээ ер нь байдаг гэсэн үг. Зөв. Окей. Ер нь Jargal FX-ийн хувьд одоо Real Dance нь ямар брокертээр явж байгаа вэ? Би ч одоо брокер ерөөсөө нөгөө KFT Forex гэдэг яг нөгөө Colin Blake-ийн хөтөлдөг байсан брокер дээр ч одоо сүүлийн баг 2 жил 3 жил явчих чинь үү. Тэр брокер дээр л явж байгаа. Ер нь брокеруудээс одоо ингээд брокероо сонгож чадахгүй байгаа хүмүүс байх юм бол ер нь юу гэнэ яг анзааруул зүгээр одоо анхаарч үзвэл зүгээр байдаг бай. За тэр бол ер нь нөгөө нэг арилжаасныхаа төрлөөс шалтгаалах. Яг уу swing арилжааш бол бас тийм амар олон зүйл анхаарах шаардлага. Гэтэ short одоо ийм scalp хийж байгаа арилжаачдын хувьд бол мэдээж нөгөө spread-ний асуудал байгаа. За тэгээд дээрээс нь тодорхой хэмжээнд шимтгэлийн асуудлууд байгаа. За тэгээд ямар хэмжээний данс хөтөлгөөсөө хамаарат ямар хэмжээний шимтгэл төлмөр байна. За тэгээд мэдээж одоо тодорхой хэмжээнд татаа авалт болон депозитын асуудлууд тэр урт хугацаанд withdraw хийх үү, урт хугацаанд депозит хийх үү. Би бол ерөнхийдөө нэг тиймэрхүү юмнууд дээр л анхаарал тавьчихсан. Надаас бусад нөгөө нэг бүхий л скил чадвар, ур чадварын асуудлууд надаас шалтгаалж болохоос брокероос нэг амар сүртэй шалтгаалж байгаа асуудал байхгүй байна гэж ерөнхийдөө би үзээд байгаа байхгүй. Яг брокер төр хүмүүс бол анхаардаг зүйл байдаг. Гэтэ гол миний анхаардаг зүйл бол ер нь л спридний тэр тэлэлт гэдэг зүйл байна. Спридтэй тэлүүлт юм уу, эсвэл сприд маань яг байдаг чихтэй байдаг юм уу тэр брокерийн хувьд те. Брокер маань сүүлийн үед бас нэг брокерийн асуудал гарч ирээд байгаа нөгөө юу л байна л да. Тэр чи юу гэж яриад байгаа вэ те. Яг брокер эзэмшигчд нь өөрсдөө нөгөө брокер дээр демо дансаа лайв юм шиг харуулж болдог ч юм уу, түүх мөх устгадаг ч юм уу, тийм асуудлуудгүй яг цэвэр тийм ардаа үнэхээр буух эзэн буцах хаягтай байгаа брокерууд руу ер нь хандах нь хамаагүй амар санагдаад байдаг. Сүүлийн үед ялангуяа тэр нэг демо дансыг рил юм шиг болгочихж байгаа хүмүүсийг хуураад байдаг тийм брокерууд аягүй гарч ирж байна. Тэдрээс зайлс ичвэл ер нь гайгүй тий. Би бол нэг брокерийн сонголтын дээр нэг амар сүртэй шаардлага тавьдаг болохоор тэр юм сүүлийн 3 жил ер нь брокер ерөөс солигүй яваад байгаа. Зөв. За одоо ер нь хоёулынгийнх нь подкастын төгсгөлийн идэ асуултууд орж ирж байна. Тэгээд хоёулаа бараг нэг цаг гарan ярьлаа. Ер нь бас миний хувьд бас бараг анх удаа шахуу ингээд арилжааны туршлагатай юмтэй ярилцаж үзэж байгаа учраас бас их сонирхолтой байна. Тэгээд яг өөрийнх нь хувьд одоо Монголоос яг одоогоор яг бодиттой уулзаж үзээд те тэр нэг ашиг орлого нь их багтаа бол хамаагүй зүгээр яг тийм тодорхой хэмжээнд үнэлдэг тийм арилжаач байгаа юм. Ер нь яг олонд мэддэггүй ч гэж болно. За яг үнэлдэг арилжаач ингээ яг үнэлэх хэмжээнд нөгөө нэг бүгднтэй нь бас ингэж ярилцаж үзээг учраас тэрийг яг миний үнэлдэг хүмүүсээс бусд нь ерөөсөө үнэлдэггүй бодлаа гэсэн үг биш. Яг би бол зөндөө олон мундаг арилжаачдыг харж ирсэн. Тэгээд яг өөрөө ингээд уулзаж ярилцж ижил би болохоор яг ингээд уулзаж ярилцаад арилжааны талаар ярилцаад тэрийг нь сонсч ижил яг за энэ хүн бол үнэхээр юмаа мэддэг юм байна ч юм уу. Энэ хүн бол үнэхээр гоё дараагийн төвшөнд юм ярьж шүү ч юм уу тийм байдлаар сэтгэл төрүүлсэн хүмүүсийг илүү үнэлдэг. Тэгээд надын хувьд бол нэг амар олон арилжаачтай угаасаа Монголд уулзаж үзэж байгаа ч гүү тэгээд ер нь бол ойрхон бүр айгүй дотн ингээд уулзаад ярилцаад арилжааны талаар ингээд сонирхолтой зүйлсийг ярилцаад надад бүр заа үнэхээр энэ хүн бол ярьж байгаа юм мэдж гэн мэддэг юм а хийдэг хүн байна гэдэг байдлаар харьцаан тийм төвшөнд хүрээд бид хоёр ингээд ярилцажсэн гэх юм бол одоо яг талигач ихмээ ахал байна. Үнэхээр одоо Forex God яалтчгүй ингээд ярилцаад үзэхэд бол үнэхээр гоё зүйлсийг гоё шин зүйлсийг дараагийн төвшний зүйлсийг ярьж исэн учраас надад бол үнэхээр гайхалтай таалагдчихсэн. Бусдаар бол яг ингээд нөгөө бусад арилжаачтай бол хайлт уулзаад ингээд ярилцажсэн хальталтхан таньдаг болохоос биш яг тийм төвшөнд арилжааныхаа талаар ингээд ярилцажсэн арилжаач чинь бараг байдаггүй болохоор сайн мэдгүй тэгээ ямар ч үсэн ихмээ яахыг бол маш их хэмжээгээр хүндэлдэг одоочсон ингээд бид бол маш их хэмжээгээр хүндлэж санаж явдаг та. Тийм л байна та. Зөв. Ер нь яг нэг миний хувьд жишээлбэл саяхан штэ нэг би Монголд бас тийм олон арилжаачдаас байдаг гэж бодоогүй байжгаад тэгээ нэг ийм олонд ерөөсөө танигдаагүй миний нэг харж байгаагүй нэг залуу айгүй их одоо их хэмжээний данстай тэгээ зүгээр нэг гэртээ ингээд офслоод арилжаа гэдэг нэг тийм хүнтэй таарч ирсэн. Тэгээд ер нь team case байдаг уу гэж аахгүй одоо гадуур ингээд нэг тийм хүн таньдаггүй мөртлөө айгүй мундаг тийм арилжаа хийж ирсэн тийм хүнтэй ер нь таарч ирсэн үү? Ер нь тийм хүнтэй бол таарч байгаагүй те. Таарч байгаагүй те. Окей. За тэгээд ерөнхийдөө хоёулынх нь подкаст төгсгөл ирж байна. Тэгээд одоо энэ хоёулынх нь хийж байгаа зүйл ч гэсэн одоо бусдын гадны одоо тэр өөрт нь Jargal FX-ос мотивашн өгөөд бас тэрийг ингээд ганцаараа хүнтэй ярилцах боломжгүй хүмүүс хоёулынх нь яриг сонсоод ч юм уу бага хэмжээний дуршлаг аваасаа одоо мотивац аваасаа гэсэн үүднээс л хийж байгаа зүйл. Тэгээд одоо энэ подкастынхаа төгсгөлд
яг анхлан арилжаа суралцж байгаа эсвэл одоо том зорилго тавьчихсан тийм одоо яг эсвэл шантрах үе дээрээ байгаа ч юм уу те ер нь нэг 2 3 жил хийгээд нэг шантардаг шүү дээ. Тэгээ нэг үр дүн гарахгүй ангууд яг тэр хүмүүс зориуллаад өөрийнхөө зүгээс яг нэг өнгөрсөн хугацаанд олж авсан хамгийн тийм том дуршлаг, том одоо сэтгэл зүйн тал дээр ч үт юм уу одоо тийм зөвлөгөө байвал та нэг хэлж. За ер нь хамгийн том туршлага тэгээд хамгийн их хэмжээний цаг хугацаа би өөрөө үрсэн зүйл маань хамгийн их үнцэнтэй байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол яг цаг хугацаагаа би маш их хэмжээний алдагдал дундаа өнгөрөөсөн, маш их хэмжээний алдаа дундаа өнгөрөөсөн. Тэгээд тэр алдаа болгон маань яг эргээд харахад бол хамгийн зөв цаг хугацаа байдаг. Яг тэгэхээр тэр алдагдал байгаагүй бол тэр алдаа байгаагүй бол би буцаагаад өөрийгөө шөмжлээд өөртөө дүн шинжилгээ тавиад өөрийгөө засъя гэж хичээгээгүй бол бас тодорхой хэмжээнд өндрийн түвшиндээ хүрч ирэхгүй мэдлэг чадвар маань тий. Тэгэхээр ерөөсөө яг тэр алдагдaltaй байгаа, алдаатай байгаа үеүдээ хамгийн сайн ревю хийгээд хамгийн сайн энэ мөчл яг миний хөгжих цаг шүү гэдэг талаас нь хараарай. Тэгээс биш энэ одоо ийм байгаа учраас алдагдaltaд үрчиж байгаа учраас алдаа гаргаад байгаа учраас одоо энэ миний болох цаг гэдэг талаас нь биш. Харин энэ дээр л би яг ингээд алдаагаа олж хараад алдагдал дээр яг тулгуурлаад би яг бүх зүйлээ засаад эндээс л би хөгжих юм байна гэдэг талаас нь зөв болж хараарай гэж нэгдүгürt нь зөвлөнө. Хоёрдугаарт нь болохоор энэ болохоор яг маркеттайгаа холбоотой зөвлөгөө. Тэр нь юу вэ гэх юм бол маркет өөрөө одоо би бол миний хувь талаас бол авч үзэх юм бол маркет бол өөрөө бид нартай нэг хэлээр ярьж байгаа. Тэр хэлийг бид нар маш олон төрлийн одоо юу гэх юм аргаар орчуулж байгаа гэж ойлгож байна. Одоо жишээ нь монгол хэлээр ярьдаг байлаа гэхэд тэрийг одоо японоор орчуулж, хятадаар орчуулж байгаатай адилхан бид нар маркетинг ярьж байгаа нэг л хэлийг өөр байдлаар орчуулж байгаа. Тэр өөр байдлаар орчуулж гарч ирж байгаа тэр зүйлс нь ICT, SMC ч юм уу тий одоо Siri ч юм уу, Fibonacci ч юм уу байдаг. Тийм болохоор тэр маркетинг ярьж байгаа хэлийг нь өөр хүний орчуулсан хэлээр ойлгох гэж оролдохоосоо илүүтэйгээр буюу өөр хүний орчуулсан байгаа зүйлийг уулбарлах гэж оролдохоосоо илүүтэйгээр өөрөө маркетинг нэг удаа сонсох гээд үзээрэй. Өөрөө маркетинг орчуулах гээд үзээрэй. Өөрт чинь тохирсон хэл гэж байж л байгаа. Тэр хэлээрээ маркетинг орчуулах гээд үзээрэй. Тэгээ маркет байнгын бид нартай ярилцаж байнгын бидэрт одоо ингэх гэж шүү, одоо өсөх гэж шүү, одоо унах гэж шүү, энэ хүртэл өсөх гэж шүү, энэ хүртэл унах гэж шүү гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэрийг нь хүн өөрийнхөө хэлээр өөрөө одоо туулж одоо гарч ирсэн алдагдал оноо тий алдаа онон дээр дэнсэлж гарч ирсэн зүйлээрээ ойлгодог болохоос биш. Хүний аль хэдийн алдаа онон дээр гаргаад ирсэн байгаа анализийн туршлага одоо тэр тодорхой хэмжээний гаргаж ирсэн үр дүнг нь хуулбарлах байдлаар эсвэл тухайн хүний одоо тэр гаргаад ирсэн байгаа арга барилыг 100% хөлбөрлөх байдлаар яг тэндээс ашиг хийгээд ингээд олоод маркетинг ойлгоод явна гэж бол бараг байхгүй. Тийм учраас цаг хугацаагаа энд зарцуулаад мэдхгүй чадахгүй эсвэл үнэхээр чадж байгаа байсан ч хамаагүй хүмүүсийн юмыг сонсоод тэндээс авах зүйлээ аваад хаях зүйлээ хаяад хамгийн гол нь маркет юу ярьж байна гэдэг тэр булгуурлаж өөрийгөө хөгжүүлээрэ гэж зөвлөн. Яг тэгвэл би энэ дээр айгүй цаг хугацаа алдчихсан. Хүмүүсийн юм янз бүрийн юмыг туршиж үзээд айгүй хэмжээний цаг хугацаа алдчихсан учраас маркетинг ярьж байгаа яриаг маш сайн ойлгохыг хичээж маркет руу өнгөж үзээрэй. Бити magical стратеги буюу одоо юу гэх юм ич хэдийн арга барил бити хаагаарэ. Яваасаа тийм байхгүй гэж зөвлөё. За ийм л хоёр зөвлөгөө өгье доо. За баярлалаа. Өстой гоё зөвлөгөө. Тэгэд яг тэр ич хэдийн юм шиг аргачлал бити хаагаараа гэдэг нь ер нь л баг хамгийн үнэ үгтэй те нөө эрхмээ трейдерийг гарч ирснээс хойш монголчууд ч бас нэг арай нэг сэтгэл зүй чухал юм байна гэсэн ойлголтыг бас авсан болоо гэж миний хувьд бодоод байдیں۔ Тэрнээс өмнө болохоор хитрхи тийм аргачлал хайж явж байгаад яг нөгөө swing traders үлээ Discord нь те тэр суу гарч ирээд эрхмээ трейдер ч өөрөө байнга сэтгэл зүйн тал дээр ярьдаг. Тэнгүү тэрийг хүмүүс сонсоод бас арай нэг жоохон ойлголтод өөр болсон юм болоо гэж бас боддог. Тэгээд өнөөдөр манай подкастт ороод хамгийн анхны дугаар дээр орж ирээд үнэтэй зөвлөгөөнүүдээ өгөөд бас сайхан ярилцлага өгнөсөн танд баярлалаа. Тэгээд цаашдынх нь арилжаа таваарт нь бас амжилт хүсье. Тэгээд хоёулаа ингээд бүгдээ дуусгая. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкастт бас урьж оруулсанд баярлалаа. Арилжаанд нас амжилт хүсье. За баярлалаа.